Сайн байцгаана уу ирхэн үзэгчдээ. За өнөөдрийн дугаараар би маш сонирхолтой бас нэг сэдвээр ярилцахаар шийдлээ. За орчин үед болохоор мах сайн, мах муу, одоо цагаан хоолтонгууд сайн, цагаан хоолтонгууд муу гэж янз бүрээр их маргалдаж их ярьж байгаа. За би үүний талаар өөрийнхөө мэдих зүйлийг өөрийнхөө байр сууриас та бүхэнд хуваалцъя. За би юуны түрүүнд ягаад махнаас татгалзах, ер нь мах баг хэрэглэх болсон бэ гэхлээр Германд би ирснээс хойш одоо энэ Герман улсад 80 сая хүн амтай энэ их хүн амыг тэжээхийн тулд тэр махны хэрэгцээг хангахын тулд тэр амьтдыг их хэмжээгээр одоо маасн гэж ярьдаг одоо ийм их хэмжээгээр ингэж бөөгнөрүүлж тэжээдэг. Тэгээд ирэхлээр одоо өвчлөл их гардаг. Өвчлөл их гарахаар тэрнээс сэргийлэхийн тулд одоо антибиотик тарианууд их тарьдаг. Мөн тархлуулахын тулд одоо тэг хурдан өсөхийн тулд тэгж тарианууд тарьдаг. Тэг ер нь бол маханд нь тэр антибиотик гэдэг зүйл байдаг. Тийм учраас би махнаас татгалзаж ирсэн. Одоо эхэлсэн. За тэгээд махнаас татгалзаад ирэхлээр ер нь уурга хаанаас авах уу? Ер нь хэрэгтэй одоо тэр аминд витамины хаанаас авах уу гэдэг бас асуудал гарч ирсэн. За тэгээд тэднийг би одоо хаанаас яаж авдаг вэ гэхлээр өөртөө болон хүүхдүүдтэй би нэмэлт одоо хүнсний тэр нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхгүйгээр авах боломжтой байдаг. Тэднийг яаж авах талаар та бүхэндээ баг цаг танилцуулъя. Хэрвээ одоо махнаас татгалздаг веган юм уу цагаан олтон хүмүүстэй эсвэл одоо орчин үеийн хүүхдүүд бас их өрөвч зөөлөн сэтгэлтэй болсон махны хидэгдгүү тийм хүүхдүүдэд те ер нь бол тэр нэмэлт витамин гэдэг зүйлийг хэрэглэхгүйгээр яаж хоол хүнснээсээ тэр витаминуудыг авч болох талаар та бүхэнтэйгээ хуваалцгаар энд суугаад байж байна. Өнөөдөр энэ ярих сэдв маань болохоор та бүхэн одоо хүүхдтэй өөртөө болон те ямар нэгэн тэр хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гэж витамин гэж ярьдаг тийм үү тийм шахмал тийм нэмэлт лаборатори аргаар гаргаж авсан юм уу тийм бүтээгдэхүүн хэрэглэхгүйгээр байгалийн аргаар та бүхэн байглаас яаж авч болох вэ хэрэгтэй витамин яаж авч болох вэ гэдэг талаар ярих гэж байгаамаа. За хамгийн ихний зүйл бол цинк гэж ярьдаг. Тэр бол маш чухал бидний бодисын солилцоо ер нь бол дархлааны бүхэл системд маш чухал зүйлийн нэг бол цинк байдаг. За цинк бол одоо спорт хийдэг хүмүүстэй эсвэл бол хүүхдүүд маш их хөдөлдөг, байнгын хөдөлдөг, хөлс гаргадаг хүмүүст цинк хамгийн чухал байдаг шүү. Цинкийг хаанаас авч болох вэ гэхлээр самар байна. Одоо хушиг гэж ярьдаг тийм үү? Хушигнаас авч болно. Хоёр дахь цинкний их усүр бол одоо манайхаар гурвалжин будаа гэж ярьдаг тийм үү? Энд бүх вайцсан гэж ярьдаг. Тэрнээс авч болдог. За энийг одоо идэж чадахгүй хүүхэд байвал та бүхэн одоо самар тэр гурвалжин будаа хоёроо миксер дээд одоо нухшуулах юм уу те тэгээ өгч болно. Ялангуяа бас жирэмсэн хөхүүл ээжүүдэд цинк маш их дутагддаг. Хөхний сүгээр дамжаад хүүхдтэд өгчдөг. Тийм учраас жирэмсэн ээжүүд бас иймэрхүү маягаар цинкийг бас бидээ авч явах хэрэгтэй шүү. Хоёр дахь маш чухал амин тэжээллэг зүйл маань юу гэх вэ гэхээр йод байдаг. Йод бол зайлшгүй чухал. Йодыг хаанаас авч болох вэ гэхлээр одоо далайн замаг байдаг тийм үү? Далайн замганд маш ихээр байдаг. Тийм учраас далайн замгийг та бүхэн салаатанда, хоолндоо эсвэл шүүши гэж байдаг шүү дээ тий. Тэрнгээр бас авч болно. Йодыг тэрнээс авч болдог. За тэгээд хамгийн гол нь одоо нэг л төрлийн зүйл идээд байх биш. Одоо ауски богн гэж ярьдаг төрлийн зүйл идэж хэрэгтэй амин дэмүүдээ авч явах хэрэгтэй шүү. За бас нэг чухал зүйл маань төмөр байдаг тийм үү? Төмөр бидэнд маш чухал. Гэхдээ ихтвэл бидний биед өрөвсөл үүсгдэг. Тийм учраас та бүхэн ямар нэгэн нэмэлт бодис одоо бэлэмлэр авч яхаар та бүхэн тунгийн хэрвээ мэдэхгүй болвол ийм байгалийнхаа бүтээгдэхүүнээс аваарай. За юунд их байдаг вэ гэхлээр куркума гэж байдаг тийм үү? Одоо сүүлийн үед их хүмүүс хэрэглэж сураад байгаа куркумад их байдаг. За бидний байнга хэрэглэдэг шар будаанд маш их байдаг. Мөн гурвалжин будаанд маань маш их байдаг.
За тэгээд ногоон ургамлын ногоонууд маань бас их төмөр байдаг тийм үү. Төмөр маань бас хулууны өр, шар хулууны өрөнд их байдаг. Бас юунд нөө сэвэг зарам гэж ярьдаг тийм үү. Сэвэг зарамд маш ихээр агуулгаддаг. Тийм учраас хэрвээ мах идэггүй одоо мах баг идэх боломжтой хүмүүс байвал болж өгвөл уурга, төмрөө, сэвэг зарам энэ шош гэх зүйлээс авч явах хэрэгтэй шүү. За төмрийн тухай ярьснээр бас нэг хүн бүхний мэддэггүй нэг зүйл бол төмрийг авахдаа витамин С-тэй цуг авал бид маш ихээр сайн шингэдэг. Тэгэхгүй бол бид сайн шингэж өгдөггүй бас бүтээгдэхүүнүүд байдаг. Витамин С-тэй одоо жишээлбэл хулууны үр идэж байгаа бол хулууныхаа үрийг одоо витамин С агуулгагдсан юу гэдэг тийм жимс, лимон гэдэг юм уу гэх зүйлүүдтэй хольж идвэл биеийн шинх нь маш сайн байдаг. За тэгээд бас нэг хамгийн чухал зүйл бол витамин D байна. За витамин D бол хүүхэд том хүн гэлтгүү маш сайн авч явах хэрэгтэй. За витамин D3 гэж ярьдаг тийм үү. Энэ бол ер нь бол гормон юм аа. За энэ бол маш чухал зүйл. Одоо за өмнөх хийжсэн бичлэг маань тасалдсан учраас би дараа өдөр нь үргэлжлүүлээ та бүхэнтэйгээ хийж байна. За өмнөх өдрийн бичлэг дээр ярьсан дээр төмөрний талаар ярьсан. За төмрийг авахдаа та бүхэн витамин С-тэй авал бид маань тэр төмөр маань 2 дахин 3 дахин илүү болж шингэдэг. Төмөр агуулгадсан хүнс идэхдээ та бүхэнд витамин С агуулгадсан хүнс давхар хэрэглүүл маш сайн байх нэ. За дараагийн бас нэг чухал аминдин бол B витамин байна. B витаминыг та бүхэн хаанаас авч болох вэ гэхлээр B витаминыг та бүхэн одоо сүүн хүчлийн бактериар эсгэж гаргаж авсан ногооноос авч болтго юм аа. Тэнд маань маш их B витамин байдаг. Би бичлэгээр та бүхэндээ оруулсан байгаа ногоог яаж эсгэж оруулах уу, комбуча гэж бас байдаг тийм үү. Тийм эсгэж гаргасан бүтээгдэхүүнд B витамин маш их байдаг. За дараагийн бас B витамин агуулгадаг хүнс юу гэдэг вэ гэхээр сайн чанарын үр тарианууд байдаг. Шар будаа, гурвалжин будаа гэх нэмэт тийм үү. Энэ сайн чанарын үр будаа бүхэл бүрийн гурил гэх мэт зэрэгт одоо буудааны хальс зэрэгт маш их B витамин байдаг. Тийм учраас та бүхэн одоо B витаминыг бас тэгж авч болох нь байна. За дараагийн нэг зүйл гэвэл сайн чанарын тос байна. Одоо тийм үү. Ханаагүй тос гэж ярьдаг. Одоо омега 3 гэж бас ярьдаг. Тэр тосыг хаанаас авч болох вэ гэхлээр та бүхэн самарнуудаас авч болно. Самар ер нь сайн идчихвэл сайн чанарын тоснууд байдаг. Хушиг байна, кашев гэж байна, одоо алмонд гэж байна. Сүүлийн үед дэлбэг болоод байгаа тийм үү. Тийм самруудаас та бүхэн сайн чанарын тоснууд авч болно. Мөн бас одоо бидний иддэг шар тос байна. Кокосны тос байна. Кокосны тосноос авч болно. За бас өөр зүйл гэвэл одоо энд хэрэгэлдэг лайн ойл гэж байдаг. Одоо тийм лайн гэдэг тийм цэцэг байдаг. Цэцэгний тэр юунаас гаргаж авдаг. Цэцгнээс гаргаж авдаг. Одоо наран цэцгийн тос гэдэг шиг. Тэрэнд бас маш их омега 3 байдаг. За тэгээд энийг бол зөвхөн веган хүмүүс ярьж байгаа. Өөр одоо мах иддэг хүмүүст бол одоо загсанд бол маш их омега 3 байдаг тийм үү. Бид нар бол веган биш. Би загс бол 7 хоногт заавал хүүхдүүдтэй өгдөг. Загсыг бас та бүхэн анхаарч авч явах хэрэгтэй. Одоо үед далаа руу одоо маш их пластик хог хайж гин. Тэгээд загснуудаас мань одоо микропластик гэж зүйл бас илэрч байна. Эсвэл бол загсыг одоо бас аквариумд тижээж их бас тэгэж одоо гахай дахианы мах шиг тэгэж бөөнөр нь тижээснээр бас антибиотик өгч гин. Тийм учраас та бүхэн ямар нэгэн махны сонголт хийхдээ гарал үүслийг маш сайн харж авч байгаарай. Хэрвээ үнэхээр таалагдахгүй, үнэхээр сэтгэл зүйн хүрэхгүй болвол идэхгүй байсан нь ер нь бол үлзийтэй шүү гэж хэлмээр байна. Миний хувьд бол тийм байдаг. Та бүгдийн хувьд бол ямар байдгийг би мэдэхгүй.
За тэгээд махны талаар ярьсан дээр бас нэг зүйл ярихад ер нь бол хамгийн муу мах миний хувьд бол гахаа мах. Гахаа яагаад муу байдаг вэ гэхээр гахаа бол үнэхээр бохор амьтан. Гахаа бол өөрийнхөө ялгцыг ч гэсэн иддэг. Тийм болохоор гахаанд бас айгүй их бактери байдаг. Одоо бактери үрждэг. Одоо тэр пагазит гэж ярьдаг. Тэр бактериуд их байдаг. Тийм учраас та бүхэн махаа сонгохдоо болж өгвөл арай цэвэр махыг сонгож байгаарай. Хаана амьдарч байгаа нь одоо хүн болгон одоо дэлхийд даяарчлагдж байгаа үед зөвхөн Монголд гэлтгүй хаасаагүй монголчууд амьдарч байгаа бас л эрүүл амьдрахыг хүсэж байгаа шүү дээ. Тийм учраас одоо эрүүл мах олж идэхэд бас хүндрэлтэй болцоод байгаа. Тийм учраас одоо та бүхэн сонголт хийхдээ сайн сонгож байгаарай гэж захих үүднээс би та бүхэнтэй нэг хуваалцж байна. За тэгээд дараагийн бас нэг зүйл болохоор дахианы мах бас одоо их сонголт хийхэд аюултай бол одоо эрүүл махны хувьд эрүүл мах гэхдээ дахианы мах одоо бас их ингэж масс буюу ихээр нь тижээдэг. Тэгээд антибиотик их агуулгадаг махны хувьд бас ороод байгаа. Ер нь бол миний сонгодог махнууд бол үхрийн мах, хоньны мах байдаг. За тэгээд бас хаана тэр мах амьтан маань тижээгдсэн бэ? Яаж тижээгдсэн бэ гэдэг маань маш чухал. За Монголд бол бэлчээрийн малын мах бол үнэхээр эрүүл юм аа. Гэхдээ малынхаа махыг та бүхэн хэмжээ хязгаартай идэх хэрэгтэй шүү. Жилийнхээ 4 улиралд биш, яг өвлийн яг тэр биднэрт хэрэгтэй үед нийдээд 100-ийнхаа улиралд та бүхэн цагаан идэг идэж байгаарэ. Тэр ашигтай бактери үзүүлж байгаарэ. За тэгээ та бүхэн таалагдсан болов уу гэж бодож байна. Яагаад махыг сонгох хэрэгтэй вэ? Яагаад махыг сонгох хэрэггүй вэ? Хаана амьдарч байгаасаа вэ? Ямар малын мах байгаад таны авах сонголтод байна вэ гэдгээс хамаарат ер нь бол шийдэх хэрэгтэй шүү. За хамгийн гол нь тэгээ бүр шийдэж чадахгүй яг юугаа мэдэхгүй байгаа бол та цусны бүлгэрээ хооллох гэдэг бас зүйлийг сонирхоод үзээрэй. Энэ бас маш чухал. Зарим хүмүүсийн би үнэхээр махыг сайн шингээдэг, зарим хүмүүс үнэхээр махыг шингээдгүй, тариа будаагч сайн шингээдэг гэх мэт байдаг. Тийм учраас та үнэхээр энэ талаар сайн мэдэхгүй байгаа бол цусны бүлгэрээ хооллох маш чухал шүү. За тэгээд энэ удаагийн маань бичлэг та бүхэд таалагдсан болов уу гэж найдаж байна. Та бүхний хэрэгтэй мэдээлэл байсан болов уу гэж бас найдаж байна. Та бүхэн бас мэддэг зүйлээ бидэнтэй бас хуваалцаараа хамтдаа суралцгаая. Тэгээд надтай хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Цаг заваа гаргаж үздэг та бүхэндээ маш их баярлалаа. Та бүхэн миний ярьснаас авахын аваад хаяхын хаяарай. Гол нь ямарваа нэгэн зүйлд туйлшралгүй та бүхэн эрүүл сарвал ухаанаар бодоод авах гэхийн ухаанаар бодоод өөрсдөө тунгаан бодоорой. Миний бол өөрийнхөө бодлыг би та бүхэнд хэллээ. Энэ бол зөвлөгөө биш. Та бүхний мэдлэгийг та бүхэнтэй санал бодлоо хуваалцах үднээс энэ бүхнийг хийлээ. Тэгээд мах сайн биш, цагаан хоолтон тийм сайн биш, эрүүл биш гэж янз бүрээр туйлшралгүй яг өөртөө байгаа боломж сонголтоо хараад та бүхэн зөв сонголтоо хийгээрэй. Хүн бүхэн эрүүл байх болтугай, хүн бүхэн ад жаргалтай байх болтугай. За дараагийн тухаар хүртэл баяртай.